Сүүлийн өдрүүдэд бид нэг л зүйлийг маш тод ойлголоо. Тог тасарч парк хөрөхөд бидний тав тух ямар хэврэг болохыг энэ их цэмтэн ширэнгэн дотор бид ямар эмзэг гэдгээ мэдэрлээ. Энгийн үед контор гэхээр сар бүр мөнгө авдаг газар гэж хардагч цаана нь юу өрөндгийг тэр амьдралыг хэн залгуулдгийг мэддэг болов уу? Энэ ус дулаан дамжуулалт туугийн цахилгаан бол энэ хүнээр ярих юм бол гол судсан, гол зүрх нь баггүй. Тэ? Энэгүй бол энэ нөгөө өстой нөгөө цементийн ширэнг гэдэг чинь яг тэр. Гэтэл энэ байшин амьтай байх гол юм нь ерөөсөө л ус дулаан дамжуулалт. Цахилгаан. Бидний мэдэхгүй жижиг алдаа мэдээлэл дутмаг байдал амьдралын чанар чууд нөлөөлдөг. Гэтэл бид асуудал үүсгэл тэднийг сандаг мөртлөө яг тулаад харьцахдаа ямар хандлага гаргадаг вүлээ? Сантехникийн засварч тийм орон сууцны конторууд ихлээр юм ноорхоо хувцастай ч гэдэг юм уу. Эсвэл ингээл нэг жоон заваарсан байдалтай байгаад жоон хөлөмж бага байх гэдэг байхгүй юу? Би л ингээд чамд одоо орон сууцны дулааны мөнгө төлсөн бол чи намайг дуутахад бэлэн бай те. Энэ бохир одоо бөглөрлөө гэхэд чи ста намайг дуудсан даруйд энийг ирж гаргаж явах хэрэгтэй ч гэдэг. Тэгвэл энэ хүйтэн төмөр хоолойнуудыг энэ их шаардлагыг юу зөөлрүүлж, юу удаашруулдаг юм бэ? Хариулт нь технологи биш, харин чи ганцаараа хаач хол явахгүй. Хамт олон гэдэг маш чухал. Миний хайр халамж, нэгнийг ойлголцох, нэгнийг хүндлэх гэдэг бол энэ байхгүй болчвол та төсөөлдөө энэ хүний харилцаа нийгэм юу болж хувирах вэ? тэр хүйтэн төмөр хоолойг халуун сэтгэлээр удирддаг дунд мандлын хэгагийн захирал өгөөмөр бидэнтэй хамт. Бидний ус, бидний ирээдүй. Одоо усны энэ үнцийн бид нарт ийм өдөр тутамдаа ийм энгийн байлгахад ер нь цаана болдог тэр процессууд нь яг юу байдаг бол энэ үнцийн ингээ бүтгийн талд яг юу цаана болдог гэдэг нь их сонирхолтой санагдчих байна. За. Монголчууд эртнээсээ л ус чанам нь эрдэнэ гэж ярьдаг тийм. Монголчууд яагаад ус чанам нь эрдэнэ гэдэг юм бэ? Би бол миний хувийн ойлголтоор бол монголчууд усаа дээдэлдэг, хайрладаг. Эртээр үесээ хайрладаг байсан. Эндээ утга учир өгөөд чанам нь эрдэнэгийг хайрлаж эхэлсэн байна. Яг л бид нар нүүдлийн соёл иргэншилтэй учраас өдөө одоо бэлчээрээр явж байгаа хүмүүс чинь худаг гарган тэрнээсээ л усаа мал өөрсдийн хондны ус хэрэглээг зарцуулдаг хэрэгэлдэг ийм л хүмүүс байгаа. Гэтэл одоо ингээд нийгэм өөрчлөлтийн хэрээр те ийм хот суурин газар бий болж шít те. Тэгэхээр ингээд нөгөө хот суурин газар нэгд бол бөөгнөрч амьдарч байна. Тэгэхээр энэ бөөгнөрж амьдарч байгаа учраас энэ олон бөөгнөр дунд байгаа н олон хүмүүсийг ундны уснаас нь ихсүүлээд ус чинь үнний анхдаж хэрэгцээ шүү дээ. Тэгэхээр энэ ус чинь хүний ходоодоор орж байна. Хүний биеийг тэтгэж байна те. Ийм болохоор энэ ус өөрөө цэвэр байх хэрэгтэй. Энэ олон улсын стандарт ч байгаа, Монгол улсын стандарт ч байгаа. Энэ усыг иргэдэд нийлүүлэхэд энд одоо маш олон хүний хүч хөдөлмөр байдаг. Үйл ажиллагаанд энд явагдаж байдаг те. Хүч хөдөлмөр зарцуулагдаж байгаа. Энийн нэг төлөөлөл нь л би те. Надаас гадна энэ салбарт ажиллаж байгаа өчнөө мундаг инженер техникийн ажилчид байгаа. Энэ болон эд эсээр ажиллаж идэг. Энэ салбарт бол энэ нийт иргэдэд те энэ залуучуудтай ойлгуулах нь бол үе чухал асуудал болчиход байгаа. Уучин бол яг ингээл ус ариг гамтаа хэрэглэх те усаа химний гэдэг бол байсан бол одоо бол юм өөрчлөгдөд те. Усыг зүг зөхөстэй хэрэглэх сурах хэрэгтэй болчиход те. Тэгээ усгүй бол одоо жишээ нь айгүй энгийн жишээ те. Гэртээ ирээл сайхан усанд ормоор байна те. Сайхан усаа уумаар нь хоол ундаа хийж идмээр нь өөрийнхөө ариун цэврийн хэрэгцээг хангамаар байна тийм. Гэтэл яг энэ нөхцөлд энэ таны байранд одоо ус гарч байгаа гаранта нээхэд л тийм. Бэлэн халуун ус гарч байгаа, хүйтэн цэвэр ус гарч байгаа. Энэ нөхцөлийг бас бүрдүүлэх гэж энэ орон сууцны конторын ажилчид гэж маш их сэтгэл сайтай, байнгын бэлэн байдалд байж идэг ийм боловс хүчингүүд одоо зөндөөнөөр ажиллаж байгаа. Би бол энэ салбарынхаа хүмүүсийг бол ер нь сэтгэл сайтай бусдын төлөө гэсэн ийм хоёргүй сэтгэлээр сайхан ажиллаж байгаа ийм залуучуудаар бол хамт олноор би бол байнгын бахархаж байдаг. Бид одоо ингээд цаашаа дэлгэрүүлж ярих гэвэл одоо их л сайхан ярих юмнууд зөндөө байна. Мэдээж амьдрал өргөжлөж байгаа юм хань асуудал байдаг. Гэхдээ энэ асуудлыг бид нэр яаж одоо даван туулах уу, зохицуулах уу, шийдвэрлэх үү гэдэг энэ мэдээж төвлөрсөн систем учраас энэ дээр бол улсын зүгээс ч бодлого гарч идэг. Дээд шатнасаа ч гэсэн одоо бид нэр оршин суугчдад одоо хэрэглээг нь дамжуулж өгж байгаа бид нар дээр энэ хүртэлх бүх бодлогод явж л байдаг. Бүх зохицуултууд явж л байдаг. Ийм л ер нь бол чухал салбар л байна л да тийм. Тэр нөгөө усны
тэр үнэр амтч гэдэг юм уу? Нэг юм зэвтэй гардаг те. Тэгээд тэдгээр зүйлсүүдийн учир холбогдол шалтгаанууд нэг юу идэм бэ? Гэхдээ ийм одоо юу л да. Энд чи одоо их олон хүчин зүйлийн нөлөө байна те. За жишээ нь одоо яаж нэхлээр ус угийн удирдах газар бол яг Монгол улсын үндэсний стандарт нийцсэн усаа олборлоод нийлүүлээд түгээгээд ингээд олон насос станцуудаараа нийлүүлээд ингээд явж байгаа. Дээр нь чинь лабораторид ажиллаж байгаа өдөр тутамдаа байнгада дийж аваад хянаад ингээд явж байгаа. Энд чинь онцгой бүтээгдэхүүн шүү дээ. Стратегийн онцгой бүтээгдэхүүн. Дээр нь нөгөө нэг монголчууд чинь өөрсдөө нэг үйлдвэрлэгч улс биш, импортлогч улс. Тэгэхээр нөгөө нэг ус түн таны ярьдаг нөгөө зэвтэй гараад байна гэдэг чинь энэ нөгөө бидний ашиглаж байгаа шугам хоолооноос болж байна. За тэгээ тоноглуудаас болж байгаа. Одоо шугам хоолоонууд чинь ган хоолоонууд байна. Энэ ган хоолоонууд чинь цэв үүсгэх нөхцөлийг бас бүрдүүлж байна. Дээр нь энэ тоноглол гэдэг дээр ярьдаг энэ хаалт арматурууд гэдэг ингээ янз өчнөө болоо мэрэгжлийн хэлгээр юм зөндөө тоноглууд бий. Эднэр нь өөрсдөө цэв үүсгэх нөхцөлийг үүсгэж яадаг. Яг хөө тэгээд одоо нөгөө бид нар нөгөө гаднаас авж байгаа учраас энэ бол нөгөө нэг стандартын хүрээнд угна умдны усан зориулалттай шугам хоолоо уул нийлүүлж барилга угсралт явц тэргэлж байгаа. Ёстой гэдэг тий. Тэгэл одоо ингээд монголч чинь одоо Улаанбаатарт чинь ингээд барилгачлалт их явагдаж байна. Бидний импортлогч улс байна. Тэгэл гаднаас нөгөө одоо ур зүгээс авж байгаа шугам хоолой тоноглоос энэ бол нөлөөлж л байгаа. Зөндөө асуудлууд бий тийм ээ. Дээр нь одоо ингээд эрчим хүч тасалдлаа. Нөгөө шугам хоолоогоор явж исэн ус маань даралтгүй болоод унлаа гэхэд тэр дотор агаар үүсдэг. Тэр ерөөсөө цэвэрлэлт чинь төмрийн эсэлтэл байгаа. Дээр нь ус агаарын холимгоос чинь үүсчил энэ зэв үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энд аюул олон хүчин зүйлийн нөлөө байгаа. За дээр нь нийслэлт ч одоо энэ суурьшмал бүс байгуулагдаад энэ газар доогуур тавьсан үндсэн магистрат шугамуд чинь насжилт нь одоо дуусч байна. Тэр чинь ер нь бол мөнх юм гэж бол байхгүй шүү дээ тий. Мөнх юм гэвэл одоо нэг за ус хязгаартай байна. Агаар бөхөрд агаарын чанар бөхөрдөж байна. За ингээд бидний тэтгэж байгаа нар нэг мөнх гэж үзэхэд бусад юм бол хүний гараар бүхэн бүтэж байгаа юм бол мөнх биш. Тэгэхээр бид нар энэ шугам хоолойг байнгын засч сайжруулж явах ёстой. Анд үгэнд арчилгаа үйлчлэл хийж явах ёстой. За тэгэл одоо ус угийнхан маань одоо энэ том магистрат шугамуудаа айгүй сүүлийн технологи нэвтрүүлээд ийм доторлогооны нөгөө гангижин байлгүй дотор нь ийм хуунцар оруулахтай болгож эхэлж явж байгаа энэ төслүүд бол зөндөө л юм байна. Тэгэхээр энэ суурьшлийн бүсэд энэ олон хүний нэмэгдэх тий энэ хэрээр за үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд явагдахын хэрээр энэ бодлого явагдаж л байгаа. Аль болох бид нэр хичээгээд дээрээсээ доод түвшин хүртлээ бүгдээрээ л хичээгээл юу ажиллаж л байгаа. Тэгэнгүүт одоо нөгөө тэр байрнаас гараад байгаа ингээл өөр одоо газруудад те ингээл ороод ууж байгаа тэр карантинаас гарч байгаа уснуудын зарим нь ингээ зарим айл нь ингээ зэвтэй зарим нь ингээ цэвэрхэн ингээл гараад идэг ч те. Тэгэнгүүт яг хуу сая тэний хэлж байгаа шиг тэр нөгөө тухайн барилгыг барьж байгаа компанитай л их холбоотой гэж болж байна тийм үү? За ер нь бол тэгж бас ойлгох. Цаанаас бол яг нэгдсэн зүгээр л нэг ус явна. Харин тэрийг дамжуулах тэр одоо шугам хоолойны хийцэл юм байл та тий. Тэгтээ бас 100 бас барилгын компаниуд руу энийг чиглүүлэх бас буруу. Энэ чинь нөгөө нэг ус уугийн энэ олон насос станцаар чинь дамжиж байгаа үндсэн бас магистрал том шугам байгаа. Энэ чинь бас олон жилийн насжилттай болж байна. Энээс чинь салаалаад нөгөө орон сууцны хотгонууд маань бас авч байгаа байхгүй тий. Тэр шугамн дээр ч байгаа бас муу ялгаа байхгүй нөгөө барилга угсралт явуулсан нөгөө ашиглаж байгаа шугам хоолойд ч байдаг асуудал. Гэхдээ яг сүүлийн одоо барилгууд ер нь их сайжирж байна. Яаж нэхлээр нөгөө умдны олон улсын умдны стандарт нийцсэн хугацар хоолоогоор үндсэн шугамудаа тавьж гин тий угсралтаа хийж байна. Гэтэл нөгөө бас давхар миний л анхны дөрөвний ярьдаг нөгөө тоноглолын асуудал бас байгаад байгаа. Тэр нь бас муу ялгаа байхгүй гангийн олимпиктэй байдаг тий. Тэр энэ бас цэвэрлэлт үсгчэн зүйлийн нөлөө байгаа. За зарим барилгууд сүүлийн үед одоо нөгөө нэг ус дулаан дамжуулах төв дээрээ доороод айгүй том ус цэвэршүүлэгч тоног хөрөмж, ариутгах тоног хөрөмжүүд бол тавиад эхэлсэн ийм юмнууд одоо сайн жишг юмнууд бол зөндөөл байна тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө ингээд систем цогцоор нь харах юм бол ер нь манай энэ систем байрандаа зогсоогүй урагшаага алхаад л байгаа. Ер нь сайжраад хөгжөөж яваад байгаа л гэж би хэлмээр байна. Тэнгүүт одоо маш олон хүмүүс ингээд нэг гайхдаг юм те ингээд жил болгон ус тасрна те бүс те ингээд юу байдгийг те ингээд дүүргээрээ ингээд
За 100 бол хүн болгоны одоо те Монгол хүн болгоны одоо Улаанбаатарт амьдарч чихвэ те хүн болгоны тархинд яг нэг тийм бодлого шүү дээ. За 100-ны яг хизэн манай одоо дүүрэгт ус тасрах вэ. За тэдэн хоног за тэр үед нь яах вэ? Усаа бэлдэж авъя мавъя гээл ингээл явдаг шүү дээ. За тэрний ер нь яг үндсэн шалтгааныг юу юм бэ? Монголч нэг эрс уур амьсгалтай. За Тийм ээ. Үлдээ сайхан хасах 40 болж байна. Зундаа сайхан хасах 35 бол үгүй нэмэх 35 болж гин те. Ингээд ийм эрс уур амьсгалтай. Тэнгүүд манай нөгөө шугам хоолой үндсэн нөгөө шугам хоолой маань газар доогуур явж байгаа. Бидний л нөгөө 100 болохоор л газар угаал баах юм янзллаа л гэдэг те. Тэгэл ус тасарлаа гэл энэ гомдлууд чи ер нь бол 100-ны хугацаанд бид нэр энэ системэнд ажиллаж байгаа бүх хүмүүс л энэ шугам хоолойгоо засч авч байгаа юм шүү дээ. Тэгэд одоо Монгол улс эдийн засаг юу гэлээ. Бүгднийг пэрэтл сайхан бүгднийг 100 болгоо шинэ болгоо засах бас эдийн засгийн болцоо байхгүй. Тийм ээ? Аль болох бид нэр одоо энэ салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүн болгон л энэ одоо шугамныхаа насжилтыг бодоод хамгийн удаан насжилттай одоо эвдэрх магадлалтай цоорох те ийм гэмтэх шугамудаа солиод байгаа. Тэгэхээр нөгөө нэг зундаал бид нар энэ үйл ажиллагаа хийж амжиж байгаа дулааны үед те газар шороогоо ухна. За тэр том шугам хоолой гэж засанд бол өчнөө техник хэрэг болно. Хүний хүчин хүн тэнч мэргэжлийн гагнуурчд те засварчд ингээд зөндөө хүний ажил болдог те. Тэгэхээр энийг бид нэр зунал хийдэг. За тэгээд үндсэн ингээ магистрал шугам дээр хуваарийн дагуу эн чинь хин буу нэг нь энэ газрыг ухъя. Энэ газар дээр энэ шугамыг солиё гэдэг юм байхгүй шүү дээ. Энд бүх төрлийн байгууллагууд уялдаж байгаа. Улаанбаатар дулааны сүлжээч уялдана, ус уугч үдэр оролцсон, нийслэлч оролцсон. За энэ зам дээр барихаар бол энэ авцамын газар ч оролцсон тий. За нөгөө шугам дээр нь захилгааныхан, холбооныхан габл шугам нь бас зөрөлдөөд ингээд цуг явж тааруул тэд нэртэйгээ зөвшөлдсөн тий. За ингэж энэ бүх үйл ажиллагаа явдаг. Энийг чинь хийж ийн гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр одоо 9 сарын 15-нд талаалт тавьдаг тий. Тэрнээс өмнө хүүтрхээс л өмнө бид нэр газар шорооныхаа ажлыг хийж энэ шугам хоолоогоос сольж тавьж энэ иргэдийг л хүүтний хувьлэрд ер нь энэ байнгын 24 цагийн хугацаанд энэ хүний анхдагч хэрэгцээ ус дулаанаар хангах гал хичээгээд байгаа юм хэлбэр. За яг дулаан байдаг одоо улс оронд бол энэ бол байнгын арчлаад ингээ янзалж байгаа нөхцөлд бол өөр хэрэг. Гэтэл бидний яг үндсэн үйл ажиллагаа хийдэг хугацаа их богинохон хугацаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр чинь тэр юм хугацаа гарч. Гэтэ энэ бол байнгын графикийн дагуу хийгддэг ажлууд болж хувирчлаа юм л та. Тэнгүүт одоос нэг юм харьцуулах тохиолдод байдаг шүү дээ. Ингээд гадаад амьдарч байгаа хүмүүс гадаад ус тасрахгүй байх чинь Монголд одоо яг хөгжил надаа хаана яваад байгаа те ингээл жил болго ус тасрах юм. Бид нэр мөнгө төлөөд байдаг. Ерөөсөө ингээл усаа ингээ хаалгах чинь тэгэл хаана байна гэл ингээл зөндөл юм ярьдаг шүү дээ. Тэгвэл одоо ингээ сая ингээ тэрийг ингээ уртудаа насжилттай биш учраас энэ ингээ заавалчгүй ингээ ачиж тордох хэрэгтэй гэдэг чинь шүү дээ. Тэнгүүд одоо хэрэглэгчийн зүгээс ингээ жил болго ингээ тасраад байгаа юм шиг одоо мэдрэмжтэй байгаа шүү дээ. Тэнгүүд яг ямар тохиолдолд одоо юу хийснээрээ илүү за цаг агаарын нөхцөл байдал бол ингээ нэг юм хамааралтай бол байгалийн уур амьсгал ингээ нөлөөлж шүү дээ. Тэнгүүд одоо яавал одоо жишээлбэл энэ жил болгоныг 2 жилд нэгтгэж гэх юм уу тий. Хугацааг нь жоон хоол болох боломжтой байдаг бол одоо яг инженерүүд бас илүү их анхаарч байгаа хэрэг тийм. Энэ ингэж ярихлаар айгүй юм том инженерийн мэдлэг. Инженерийн зохион байгуулалт ярих хэрэг гарч байгаа юм. За одоо нөгөө төлөвлөгөө тасалж штэ тий. Энийний дагуу ингээд одоо орон сууцны контор болгон дээр одоо таны хариуцж байгаа амьдарч байгаа байрны чинь контор хариуцж байгаа контор бий. Энд график гэдэг өгч нь ус өгч нь нийслэлээс. За ус угаас дулааны сүлжээгээс тий. Ингүүд энэ графикийн дагуу нөгөө орон сууцны конторууд чинь мөн ялгаа байхгүй яг хариуцсан тэр байшил одоо хотхон дээрээ бас нөгөө үйл ажиллагаа их засвараа урсгалсараа бүгдийг нь хийж авдаг байхгүй. Энд чинь ерөөсөө иргэдийг л аяд тутаа амьдруулах гэдэг. За нөгөө нэг жил болгон яахгүй нэг урт насжилтаа хийнэ гэдэг чинь одоо бид нэр хэрэглэгчд маань за цаг хугацаанд нөгөө хэрэглээнийхаа төлбөр буюу одоо та бүхэн чинь гар усныхаа төлбөрийг яг цаг тухайд нь төлж иж нөгөө харилцаа холбоог авч хадгалж байгаа тийм ээ. За нөгөө интернет нь хэрэгтэй болон хүнтэй хувцаар. Та нар мөнгө төлж чадахгүй бол та нарын бүх хэрэглээ хаагдсан. Энтэй харьцаж чадахгүй. За ийм болцсон. Гэтэл нөгөө нэг оршин суугчдын маань иргэдийн маань нэг дутагдaltaй тал байдаг. Нөгөө нэг ашигласан цэвэр ус тий дулааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөг гэсэн үг. Цаг тухайд нь төлдөг бол эн чинь нөгөө нэг юм төвлөрсөн систем яг нэг нэгнээс уялдаатай байхгүй.
Одоо та иргэдийн төлсөн төлбөр чинь тухайн орон сууцны контор төлөгдөж байгаа дүр зураг юм шиг хэрнээ эн чинь цаашаа ус руугаа явна те. Улаанбаатар дулаанаас үлж явна. За нөгөө станцууд руугаа явна. Гэл нөгөө шугам хоолоогоо засах, бол сүүжний зардал энтэр гээд ингээд бүх юм чи хоорондоо уялдаатай байдаг. Энэ дээр ингээд доголд үсгээд эхэлдэг. За дээр нь бидний нөгөө нэг одоо хэрэглэгчийн тариф маань их бага. Одоо 1 литр ус одоо 1 төгрөг 30 мөнгө байна уу та тий. Ийм хэрэглээгээр та бүхэн маань зүгээр гэрийнхаа карантиныг гойжуулаад бэлэн цэвэр ус авч байгаа. Гэтэл ийм хямдхан. Гэтэл одоо яг дэлгүүрийн лангуун дээр байгаа нөгөө гоё шошготой цэвэршүүлсэн ингээд янз бүрээр савлгатайгаа ус маань та эдэн төгрөгөөр авдаг билээ. Тийм ээ. 1 литр хүрэхгүйтэй усыг нэг 1200 300 төгрөгөөр авч байгаа байх. Тэгэхээр энд нөгөө нэг усны үн тариф гэдэг юм маш их нөлөөлж байгаа. Дээр нь одоо хот байгуулалтын одоо стандарт энтер гэл одоо зөндөө юм яригдана л доо. Сүүлийн үед яг одоо ингээл нөгөө нэг түнэлийн системд оруулна гэдэг юм бол яригдаа явж байгаа. Гэтэл одоо нөгөө нэг бас энэ нөгөө ишигүү барилгачлалтаас болоод үндсэн инженерийн шугам сүлжээний яг ингээд бүгдний түнэлийн системд оруулах бас нөхцөл болцоо ер нь их хүнд байгаад байна. Түнэл гэдэг нь одоо үндсэн нөгөө том хоолоонуудыгаа юм газар доор түнэлийн системд оруулчих юм бол одоо хүмүүс чинь нөгөө засвар үйлчлэгийг хийх тэр шугамыг зас шинжилгэхэд заавал юм ухаад байхгүй те тэр доогуур түнэлийн системээр явуулаад юмаа зас шансалцдаг ийм л систем ер нь бол байгаа. Гэтэл одоо энийг хийх гэхэлэр нөгөө нэг одоо хүмүүс нөгөө метро яриад байна шүү дээ. Метро чинь газар доогуур явдаг. Тэрнийг ч тэр шиг л юм түнэлийн систем байхгүй та. Тэ. Тэгэхээр иймэрхүү системтэй байсан бол бас нэг учиртай. Тэгэхээр яг бүтэц бас болж таарж байна тий. Тэгэхээр ерөөсөө энэ бүх юм ингээд ярих юм бол ерөөсөө инженерийн зохион байгуулалтын юмнууд яригдж эхэлнэ тий. Уянд уягдж эхэлж байгааг хэлбэр болно л доо. Тий. Тэгэл нөгөө миний анхны дөрөвний ярьдаг нөгөө бид чинь нэг импортлогч улс байна. Тий. За тэгээд нөгөө одоо гаднаас нөгөө ундны усны бараа материал оруулж шугам хоолой тий. Ингээд юм оруулж ирдэг. Яг энийг эцсийн бүлэгт нөгөө хянаад шинжилээд энэ яг стандарт нийцэж байна. Энэ тавихад, энэ тоноглолыг тавихад, энэ шудар боолог тавихад ийм болж байна. Хэдэн жилийн насжилттай ийм бид нарийн хийж байгаа лаборатори бас Монголд байхгүй болчиход. Тэгэхээр нөгөө л барилгын компаниуд маань айсгүй бол одоо барилгын материалын бизнес эрхэлж байгаа хүмүүс маань янз бүрийн бараа материал авчирч байна. За энд нь мэдээж сайн нэмтэй байж таарна тий. Тэгээ сайныг нь авч одоо барилга угсралтанд ашиглая гэхэлэр нөгөө барилгын маань өртөг өндөрсчдөг ч юм уу те. Ингээл ийм энэ айгүй том ийм цогцол юм болж хувирч байна л та. Тэр нөгөө тарифын ялгаа ярьж байсан шүү дээ. Тариф чинь нэг ийм болчиход байна. За Монгол улс одоо амьдарж байгаа одоо нийт нутаг дэвсгэрээр гэж үзэх юм бол энэ цэвэр усны дулааны тарифууд бол харьцангуй өөр. Ер нь бол нийслэлд амьдарч байгаа хүн бол айгүй хямдхан өртгөөр энэ орон сууцнд амьдарч байгаа хүмүүс айгүй хямдхан өртгөөр амьдарч байгаа. За. Ууг нь бол дэлхийн хотууд ч бай ер нь энэ нийслэргүү төвлөрөх тусам өртөг өндөр байдаг шүү дээ. Тийм, ууг нь бол тийм. Ууг нь бол тийм. Гэтэл одоо Улаанбаатар хот нийслэлд бол энэ бол эсэргээрээ байна. Орон сууцнд амьдарч байгаа хүмүүс бол одоо маш бага зардлаар зуны улиралдч тэр халаалтын улирал те нүглийн улиралдч тэр маш бага зардлаар хэрэгцээг хангаж байгаа. Карантаа гоожуулаад халуун хөт усаа авж гин сайхан орж ирээд улаан байранда амьдарч чадчихин те. За нөгөө аяг тавгаа угааж байгаа, хувцунраа угааж байгаа энэ тэр бохир усаа айгүй хямдхан аргаар ингээд татан зайлуулад ингээд явуулж болж байна. Гэтэл одоо гэр орооллын нэг таад бодох юм бол гэр орооллын хүмүүс нөгөө зөврөөр хутгаар авж байгаа ус чинь орон сууцны хэрэглэнээс өндөр. Бодлож авч байгаа. Дээр нөгөө нүүрс төлээд байгаа, сайжруулсан төлээд байгаа хүмүүс чинь илүү өндөр үнээр дулаацж амьдарч штэ. Гэтэл орон сууцны халаалтын зардал бага шүү дээ. Метр квадрат нь 506 төгрөг тий. Тэгээ 506 төгрөгийг одоо дунджаар 80 метр квадрат үржүүлэлээр хийдвүлээ. Ингээ хямдхан зардал. Гэтэл хөдөө орнуудынх бол бүр үнэтэй. Тий. Харин тий. Одоо ус чинь яг бүсчлээсээ л өөр байгаа л да. Гэтэл нийслэлд амьдарч байгаа хүмүүсээс хөдөө орнуудын халаалтын зардал цэвэр усандаа төлж байгаа зардал хамаагүй бүр хэдхэн үнэтэй байж байгаа. Энийг бол яг одоо ингээд иргэд маань юу хэлээгээд өөртөө ингээд эрс сурал одоо болж ингээд зүгээр нэг хитэн одоо төрийн байгууллагын сайтуудыг ингээл үн тариф
юу вэ те аль аль бүсч хитэн дүүр байна ингээд үзэх юм бол айгүй ойлгомжтой юм дүр зураг гараад ирдэг. Тэгэхээр нийслэлд амьдарч байгаа та бид нар маань их л одоо гоё хэрэглээг те сайхан юм хэрэглээг айгүй хямдханаар авч байгаа. Гэтэл энэ хямдхан зарлыг чинь одоо танд энэ усыг хүргэхийн тулд те зардалтай энэ бүтээгдэхүүн энэ одоо бүтээгдэхүүн шүү дээ. Ус ч те. Энийг доор таны гэрт карантин дээр бэлэн байлгадаг энэ тулд энд өсвөр бүтэц ажиллаж байна. Маш том бүтэц. Зүгээр орон сууцны контор дээр л 24 цагийн өчнөө ажил 24 цагаар ажиллаж байна. За тэгэл ус ууг гэл ингээл юмнууд яригдчих эхэлнэ л те. Тэгэхээр энд оролцож байгаа хүчин зүйл хүмүүсийн хүч хөдөлмөр энд бол ёстой маш их юм шүү те. Одоо нөгөө та бүхэн харсан мэддэг бол нөгөө нэг мартагдшгүй байл гэж нэг кино байдаг. Нэг сангахаа гэдэг те. Энд бас нэг үн тарифаас гадна техник тухайн төхөөрөмжс гадна хүн гэж юм байна те. Энэ санги ах шиг сэтгэлтэй боловсон хүчин залуу боловсон хүчин зөндөө байна. Та бүгдийг энэ анхдагч хэрэглийг хангахын тулд энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчингүүд бол өстой санги ах шиг өстой сэтгэлээр дүүрэн ийм л залуучууд маань ажилладаг байхгүй. Тэгэхэд усны маань үнс ийм үнс гэдэг нь одоо үнэлж байгаа. Одоо төгрөгөөр үнэлж байгаа юм нь ийм баг юмтан байгаад байна. Тэ эн чинь эргээгээд нөгөө гинжин илгээд те буцаагаад нөгөө салбартаа нөлөөлж байна. Одоо ингээд салбар илүү ингээд эдгээр зүйлсүүдийг ингээ хийх юм бол салбар илүү хөгжинэ гэдэг чинь штэ. Салбарын одоо яг усны үйлчлэгээ одоо явуулдаг салбар гэдгсэн штэ. Тэнгүүд яг энэ салбар хөгжснөөр үр дүн нь яг яаж илэрх вэ? За одоо нэг орон сууцны контор гэж яригадаад байна тийм. Энэ орон сууцны контор ч юм цогцсон хийгээд байгаа байхгүй. Нэгдсэн ус дулаан намжуулдаг гэж ярьж байна. Энэ зөвхөн ус айлуудад түгээс гадна айлуудыг нөгөө халаалтаар хангаж байна тийм. Дулаан байлгаж байна. Тэр чинь дотор нь ус явж байгаа шүү дээ. Ус явж байгаа. Яг зөв. За ингээд гэхдээ ундны усыг тэр халаалтанд ашигладаг юм л да. Ундны ус бол зөвхөн ундны усаа системээр явж байгаа. Халаалтны одоо энэ параараа эргэж байгаа энэ ус бол тусдаа өөр технологи ус бол тусдаа. Энэ бол станцаасаа гарч ирдэг ус. За. Энэ хоёр тусдаа. За халуун ус те халуун усыг хүмүүс бодохдоо нөгөө халуун ус тэгээд нэг хүүт усыг хойлоод нэг юм одоо нэг 50 градусын ус ч юм уу те гаргаж ирж ин гэж ойлгоод байдаг. Энэ бол үгүй. Нөгөө миний дөрөвний ярьдгаар нөгөө цогцож юм а гэж орон сууцны конторууд чинь халаалтаар чинь орон сууцыг халааж гин те дээр нь халуун усыг нь чинь нийлүүлж гин хүүт усын чинь нийлүүлж гин тэгээд бохирын татан зайлуулж шүү дээ. Тэр чинь нэг юм цогцсон явагдаад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг Улаанбаатар дулааны сүлжээгээс ирж байгаа халуун усыг ялцсан бойлор гэж юм дулааны энерги солилцдог тоноглолоор ус угаас ирж байгаа цэвэр усыг энэ цэвэр ус маань нэг 5 градус орчим ирж байгаа. За Улаанбаатар дулааны сүлжээгээс горим тооцоогоор улирлаараа улирлын гаднаа гарсан температураас шалтгаалаад энэ халуун ус маань нэг 190 те. Энэ өвлийн ойрол ачааллын үед одоо нэг 120 ингээ градустай ирж байна. Энэ Улаанбаатар дулааны сүлжээгээс ирж байгаа 120 градусын усыг ус угаас ирж байгаа цэвэр устай дулааны энергийн зөвхөн солилцсон. Тэг тоноглол буюу ялцсан бойлороор энергийн солилцуулаад айл одоо стандартын дагуу 50-55 градусын халуун усыг хүргэдэг байхгүй. Тэгэхээр энд нөгөө нэг юм ус хооронд нь хөлөөд байгаа биш. Усанд байгаа дулааны энергийн хооронд нь солилцуулж хэрэглэгчд халуун ус түгээдэг. Ийм болж байна. За тэгэхээр одоо та ингээ сайхан хөдөлмөрлж байгаад байр авлаа. Тэгсэн таны байр цахилгаан байхгүй. Халаалт байхгүй. Цэвэр ус байхгүй. Цэвэр ус гэдэг чинь би одоо хүүтэн ус халуун усыг багтааж яриад байгаа шүү дээ. За тэгээ сайхан ингээд ая тавгаа угаагаад хувцас аваагаа сайхан байх гэсэн чинь бохир ус нь татан зайлуулагдаад ингээд байхгүй байвал та тэр байранд амьдрах хэрэг байна уу? Хэцүү яа? Тэ? Тэгэхээр эн чинь нөгөө нэг хөгжихгүй л бол энэ систем байхгүй бол одоо дагаад уналтанд орж болохгүй тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг хүний л амьдралын одоо хөвшил ингээл хүний л амьдрал өрнжил байгаа маань энэ бүгдийг бид шийтгэсээр арах байхгүй. За яг хуу одоо ингээд монголчууд биш одоо ингээд зүгээр буцаад ингээд одоо нүүдэлчин хэв шинжээрээ гэрээ бариад ч юм уу энд тааваасаа бариад амьдралаа гэж бод. Тэгэхэд эн чинь хүний дулаан байлгах хэрэгтэй. Усыг нь стандартын дагуу байж ийн үгүй үзэх ёстой тий. Ариун цэвэр хэрэглээг нь одоо халдвар төвчин инээ тэрэг гарахгүйгээс шалтгаалаад сэргийлээд хол аваачиж
цэвэршүүлээд бас байгаль орчиндөө сөргөн нөлөөллийг нь багасгаад хаях хэрэг гараад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь ингээд хот нийгэм хот ингээд байгуулагдаж л байгаа бол энэ бүгдийг шийтгэсээр арга байхгүй. Тэгэхээр ингээд технологи хөгжөөд одоо дэлхийн нийт технологи хөгжөөд байхад монголчууд энэс хосч болохгүй л байхгүй. Одоо гадаадын аль нэг улсын тий амьдарж байгаа та Монгол улсад амьдарж байгаа би энэ хүн яг л ижлэхэн амьдрмаар байна шүү дээ. Ууг нь тий ижлэхэн амьдрын гэдэг нь одоо зүгээр ядч ихний анхдагч хэрэгцээгээ ижлэл авмаар байна шүү дээ. Энэ ч хүний анхдагч хэрэгцээ шүү дээ. Тэгэхээр энийг одоо зөв зохистой нийлүүлэх одоо хэрэглэгчдэд хүргэх ажил байхгүй. Тий. Тэгэхээр ингээд энэ нэмийг ярихлаар ингээд их өргөн хүрээний юм яригдчих таарна. Тий. Зүгээр энгийн одоо оршин суугчд иргэддээ яхад бол та бүхэн маань одоо энэ усны үйл ажиллагаа усыг цэвэр усыг танаа гэрт хүргэж байгаа энэ та бүхнийг ийм халуун дулаахан одоо гэрт чинь амьдруулах зүйл төр айгүй бодлогын чанартай төрөөс иржүүлж байгаа бодлого байна. Тэр нь энд орон сууцны конторт ажиллаж байгаа Улаанбаатар дулааны сүлж уус бүгд ажиллаж байгаа. Энэ олон хүний хүч хөдөлмөрөөр танаа гэрт хүрдэг хэд. Зүгээр яв энийг нөгөө нэг одоо ийм л юм болчиход байдаг юм. Одоо та жишээ нь дэлгүүрээс нэг юм худалдаж авлаа. За нэг ус ундаа авлаа. Мөнгөө төлөөд нөгөөтгөө сайхан гартаа аваад сайхан хараад те энэ ийм тайм байна шушиг хараад нэг ингээд харж баясан те. За дээр нь сайхан ундаа бол уугаад ингээд биеэрээ мэдрээд гой сайхныг мэдрээд тэр бараанд төлж байгаа мөнгөндөө сэтгэл ханж чадчихээн. Тэрнээсээ гой сайхныг мэдэрч чадчихээн. Гэтэл нөгөө нэг энэ бидний ажиллаж байгаа системд байгаа юм чинь болохоор ингээд хүмүүс нь төдийлөө анзаараад идэх юм шиг байна. Тийм шүү дээ. Тэ. Одоо та ингээд сайхан гэртээ ороод ирсэн чи сайхан дулаахан тий. Дулаахан гэр чин дулаахан. За сайхан нүр араа авах гэд крант нь бас нус нь гоожчихдаг. Гэрлийнхаа унтраалгыг дарлаа тогно гээ сайхан бийждэг. Сайхан усаа бусаа хоолоо игээд идчихдэг. Энэ нь ингээд яг хүнс яг ингээд итгэрддэг юм шиг байна. Тэгэхээр үн цэн нь үн цэн мэддэг. Тэс нөгөө байх л ёстой юм чи мөнгө төлсөн юм чи яг тийм ёстой нөгөө байх л ёстой. Энэ угаасаа л юм те. Одоо байранд орсон юм чин халуус гарж ийнө гээл те. Тийм. Тэгэхээр нөгөө энэний үн цэнийг бас нэг ойлгох нь чухал болчиход байна л да те. Энийний ард ийм инженерийн зохион байгуулалттай маш олон хүний сэтгэл шингэсэн, хүч хөдөлмөр шингэсэн ажил байдгийн шүү. Энийг та бүхэн манай одоо ойлгож хөвшиж те бас авах нь зүйтэй л гэж би одоо бодож байна. Энд чинь бас нөх хүн ажиллаж байгаа гэл тэнгуү чи хүний нөөц гэж бас аюу том зүйл шүү дээ. Тэнгуүт одоо ер нь залуучууд бас хэрэг ажиллах уу? Ер нь хүний нөөц яг энэ мэрэгчлэр мэрэгч байгаа хүмүүс бас хэрэг байна. Энэ салбарт ажиллаж байгаа залуучууд маань их сайхан сэтгэлтэй хүмүүс юм да. Гэтэ энэгээр би бол хаач өнгөрнө, хаач итгэл дүүрэн биелнэ. За хүний нөөц мэрэгчлээ болсон хүчин яг уу энэ сургуулиуд маань бэлдээл гаргаж өгч байгаа. Тийм ээ? Энэ бол мэдлэгийн чанартай. Яг ажлын байран дээр гараад энэ нэмийг ингэж хийдэг, энийг ингэж засварладаг. Энэ тооцоо нь ингэж ажиллаад энэ юм маань ажиллахгүй байна. Ингүүл зүв байна гэдэг. Энийг бол мэдээж ажлын талбар дээр гарч ирж чинь сурдаг асуудал. Энийг бол тэгэл болсон хүчингүүд маань сурчлаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал хэрэглэгчийн тариф нэмэгдээгүй. Эн чинь 100 төрлийн бодлогоос шилтгаалж байгаа байхгүй юу? Хэрэглэгчийн тариф эд байна. Тэдэнд төгрөг байна. Энээс айлч байгууллага хазаахгүй. Яг тэр хэрэглэгч улсаас баталж өгсөн тарифын дагуу бүх юм явагдаж байгаа. Тэр тариф бага учраас энэ салбарт ажиллаж байгаа болсон хүчний маань авч байгаа цалин цагаан их бага байна. Тэгэхээр нөгөө энд ирж байгаа болсон хүчний маань ажиллах хүний нөөцийн тоо хангамж дагаал буурч байгаа. За тэгэл нөгөө амьдралын чанарт одоо нөлөөлж байгаа учраас гадагшаа гарч байгаа залуучууд маанч байна. Тэгтээ тэднийг бид нэр буруутгах болохгүй шүү дээ. Амьдрч л юм байгаа нь өөрийгөө сайн сайхан төлөв явж байгаа. Тэр энэ болсон хүчин бэлддэг юм бол яг жилээс жилд бол хүндэрж байна, эцүүдж байна. Гэтэ энийг бид нэр одоо техник технологитой уяах, сайжруулах алхам юм. Гэглээ гэхдээ техник технологи бас зарим салбарыг оруулж болж байна. Зарим ажлыг оруулж болж байна. Жишээ нь орон сууцны конторт ажилладаг одоо жишээ нь машинист гэдэг те ус уламжлалтай хяндаг энэ хүмүүсийг бол техник технологиор шийдэж болж байна. Гэтэл яг энэ салбарт ажиллаж байгаа энэ засварчд, сангийн засварчд, энэ цахилгааны засварчд, те энэ бохирын засварчд эднийг орлыг л оруулж байгаа. Энэ яг хүний одоо
үйл хөдлөлөөр хүн яг хийдэг ажил байхгүй. Тэ. Жишээ нь одоо та суултурчин бөглөрчлөө гэж бод. Тэгэхэд та муухай юм да тий. Нөгөө суултур руугаа гараа игээд одоо бөхрөө гаргаж авгаад бас та нэг тодорхой хэмжээний нэг юм муухай мэдрэмж төрж байгаа шүү дээ. Тийм болохоор та засварчин дуудаж байгаа. Тэгэхээр нөгөө засварчин чинь яг л одоо таны насны бидний насны залуучуудын ажиллаж байна. Тэгэхээр та суултур руугаа гараа иж яаж чадахгүй ойртуулж чадахгүй хахад тэнд байгаа боловсон хүчин очивол зүгээр ихний жишээ шүү дээ. Суултур руу чин гараа игээд ч юм уу багаж тохиомд хөрөмж ашиглаад тэр бөхрийг гаргаж л байгаа. За ингээд цаашаагаа ярих юм бол нөгөө бөхрийн татан зайлуулж байгаа утгууд маань байна тий. Татан зайлуулж байгаа шугам хоолоод байна. Энд дэр ингээл бүглэрл үүсдэг. Одоо жишээ нь орчин суугчд маань аюух суултур руугаа нэг ариун цэврийн цаас хоолны үлдэгдэл тэдэ хийдэг. Тэгэл ингээл элдв янз юм хийж ин л да. Эн чинь эргээгээд нөгөө системэд нөлөөлөд өгдөг. Нэгнээс уялдаатай. Хүмүүс одоо тэр бүглэрлийг л нөгөө засавчлал хөрх юм нээж. Тэр нөгөө тань шиг бидний шиг юм залуу ч юм тийшээ орж ийн гэдэг. Тэр хүмүүсийг бас хайрлах хүндлэх сэтгэлдээ төрж гин үү. Тэг ингээд яг ойлгоод авбал тий. Тэгэл та ч гэдэг юм уу одоо бусад хүмүүс маань ингээд нэг гоё офис суугаал гоё ингээд контент бүтээгээл ингээд сайхан ажиллаал тий. Ингээд байж идэл нөгөө талд таны анхдагч хэрэглийг хангаа сууж байгаа тэнд байгаа засварчд хөрх юм. Өөр нөхцөлд ажиллаад байгаа байхгүй. Гэхдээ тэр нь ингээд их талаасаа харах юм бол нэг хүний төлөө ажиллаад байгаа юм шиг. Бусдын төлөө тий. Тэр системийг хэвэн байлгах гээд тэр хэрэглэгчийг тав тухтай амьдруулах гээд ингээд чармаагаад ичээгээд байж байгаа юм байхгүй. Энэ одоо залуу болсон хүчнүүдийг ажилуулж мэрэгжилтэй эзэн байлгах, мэрэгжилтэй дуртай байлгах, энэ систем доктор сууршилтай ажиллах энэ нөхцлөөр бол одоо энэ байгууллагуудын удирдлагууд эдгээр их л хүчин чармаалт гаргаж байна да. Хүнийг ажлаас алдаа дутагдал гаргалаа ингээд хүнээс ажлаас гарах шиг амархан юм байхгүй. Харин эсэргээрээ энэ системдээ доктортой байлгаад хамт олон болгоод тий энэ чинь байгуулгын соёл гэж бас байна шүү дээ, сайхан соёл гэж. Энэ соёлдоо оруулна, мэдлэг ур чадварыг ахиулна, урт удаан жил хамтарч ажиллахын тулд энэ болсон хүчнүүдийг тогтоож ажиллахын тулд ер нь энэ байгуулгын захирлуудаас ер нь их ур чадвар их гарч байгаа шүү. Тий. Харин тий одоо яг боловсон хүчнүүд за одоо яг энэ ажлын байр нэр ажиллах хүмүүс айгүй цөөхөн байна гэж тэгж штэ. Тэнгүүд одоо таны хувьд яг өөрийнх нь одоо компани ажил дээр яг тэдгээр хүмүүстэй ер нь яг яаж тулж ажиллах уу тий тэрнийг сонирн байна. За манад дээр энэ бол их залуучууд сайхан залуу хамт олонгууд байна. Энэ залуу хамт олон байгуулгын зорилттой нийцээд өөрсдийнх нь бас амьдрал нь богино зайдуулж байгаа, уртын зайдуулж байгаа зүйлийг байгуулгын алсын хараатай уйх нь маш чухал. Одоо хамтарч ажиллаж байгаа засварчин маань 3 жилийн дараа тий мэдлэг болоод амьдралын түвшин яаж өөрчлөгдсөн байх. 5 жилийн дараа, 10 жилийн дараа энэ салбартаа ажиллаад одоо жишээ нь надтай хамтарч ажиллаа тий хамт олонтой хамтарч ажиллаад энэ хүн яаж ахисан байх вэ? Бүх түвшинд шүү тий. Эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрал нь тий гэр бүл нь яаж мэдлэг боловсрон яаж агсан байх нь чухал. Энийг л одоо ажилтнтайгаа уйж байгаа. За тэгээд их олон юм болно. Тэгэл ан чинь хүн ажиллаж байгаа юм маань хамтарч ажиллаж л байгаа. Хуучныхаар бол одоо нэг жишээ нь би бол ийм дарга байх их дургу хүн хамтарч ажиллаж байгаа. Энэ олон хүнийг хамтарч ажиллаад нэг баг болгоод нэг одоо дээвэр дор байлгаж байгаа энэ нөхцөлд бол би бол хамтарч ажиллаж нэг бүршлэн бүгдийг нь ойлгох гэж. Энэ хүний айж амьдрал юу юм? Юунд зориод байгаа юм те. Энэ бол нэг ойлгож яг ах нь бол ах нь дүүн нь бол дүүн те яг юм хамтрагч байж ажилтдаг. Тэрнээс одоо яг би дарга энийг чи хийх ёстой гэвэл систем яваа болцсон. Гэхдээ яг энэ олон хүн байгаа юм чинь нэг нь манлайлж урд нь гарч зангидж чиглүүлэх ёстой юу л ёстой. Одоо хүний нөөцийн бодлого яригадаад ирэх юм бол бас энэ хүмүүсийг сэтэлжүүлэх зөндөө ажлууд явагддаг байхгүй те. Гой гой манай салбарт их болно. Ийм одоо манай салбарын чи ихэвчлэн ийм залуу хүмүүс байдаг ер нь. Тэгээд энд чи ийм өстой галтай, цогтой ажилладаг залуучууд өстой.
зөндөө би мэдлэг ур чадвартай. Тэнгөт одоо надад их сонирхолтой байгаа нь та одоо яг яагаад одоо энэ мэрэгчлэр мэрэгших сонирхолтой болсон тий? Та одоо яг ингээд ажилтнуудаа одоо ингээд хамтарч ажиллаж байгаа хүмүүсийгаа яг энэ ажлын байраар байрлахын тулд одоо тий ах нь бол ах шиг дүү нь бол дүү шиг ингээд ойлгохыг хүсдэг гэдэг чинь шүү дээ. Тэр хүмүүсийг урт удаан хугацаанд ажилуулахын тулд тэгвэл та энд одоо ингээд өнөөдрийг хүртэл ингээд байгаад тий яагаад энэ салбарыг ер нь ингэ сонгохоор болов? Тэгээ таныг яг ингэ тогтоож байгаа тэр зүйл нь яг юу вэ? Би энэ салбарт яаж орсон бэ гэхээр би уг нь бол өөрөө компьютерийн инженер мэргэжилтэй. Систем инженер мэргэжилтэй. Инженер хүн өөрийнхөө бүтээсэн юмд аягүй хайртай байдаг байхгүй. Тэгээд яг хуу миний одоо энэ орсон шалтгаан гэх юм бол одоо өөрийнхөө хамт олонтойгоо ингээд барьсан эн чинь барилга гэдэг чинь бас аягүй олон хүний хүч хөдөлмөр зарцуулдаг. Энэ зөвхөн ганц хүний хийдэг юм биш байхгүй. Тэр хамт олонтойгоо өчнөө хүний одоо хөдөлмөр шингэсэн энэ орон сууцыг энэ ус дулаан дамжуулалттай үеийн цахилгаан бол энэ хүнээр ярих юм бол гол судсан гол зүрх нь байхгүй. Тэ энэгүй бол энэ нөгөө өстой нөгөө цементийн ширэнг гэдэг чинь яг тэр. Гэтэл энэ байшинг амтай байх гол юм нь ерөөсөө л ус дулаан дамжуулалт цахилгаан. Эднийга гол юм одоо өөрийнхөө хийж бүтээсэн юм дээр нь энэ өчнөө хүнд ингээд сайхан зараад те нөгөө хүмүүс сайхан амьдарч шít. Тэр нөгөө хийж бүтээсэн юм дотор ч нөгөө хүмүүс сайхан амьдарч ивэл над ч бас сайхан. Тэ тэгэхээр нөгөө нэг гол судсаа одоо энэ байшинг барилга байгууламжийг амтай байлгах л урт удаан насжилттай дотор нь амьдарч байгаа хүмүүс ая тухтай сайхан амьдардаг нөхцөлийг ер нь хадгалж үлдэх ёстой юм байна гэдэг зорилгоор миний ер нь анхны энэ салбар руу орж ирсэн зорилт маань бол энэ. Тэгээд энд орж ирснээр бол би бол их баярлалдаг. Энэ их гоё. Яг ингээд нэг айгүй олон хүчин зүйлийн нөлөө байна систем байгаа учраас энэ дотор ороод тал талаас нь харж ойлгох те. Энд нь одоо яаж уйлдаж ажиллах уу гэд ингээл санхүү одоо юу гэдэг хүний хүчин зүйлийн нөлөө зөндөө юм байгаа шүү дээ. Байгаль орчны уур амьсгал. Энэ болгоныг гэж уйлдуулж ажиллана гэдэг бас их сонирхолтой. Сонирхолтой ажил юу. Зөв зохистой хэрэглээ гэж хоёлаас ингэ ярьж байсан. Тэр шиг ер нь одоо яг хэрэглэгч одоо би гэсэн үг шүү дээ. Тэнгүүд хэрэглэгч яг энэ зүйлийг ингэ болоод нэг энэ дадлаа зөв болгох эсвэл бол нэг юм урайлах гэдэг юм уу те. Бид бүхэн одоо ингэ тэдгээр зүйлсүүдийг харж мэдэхгүй байсан учраас одоо ингэ алддаг тийм байгаа шүү дээ. Тэнгүүд алдахгүй байхын тулд яг энэ мэрэгчлийн хүний зүгээс хэрэглэгчид ганцхан энэ үйлдэлээ ингэчих юм бол бөөндөө цогцоор айгуу гоё дэвшилттэй юм байх гээд байна гэтгүүл та яг юу хариул урайлах бол нэгний хайрлах сураач ил энэ хайрлах сураач гэдгийн ард зөндөө юм уягдана л да. Хүн өөрийгөө биш бусдыг хайрлна гэдэг чинь хамгийн том юм шүү дээ. Өөрөөсөө гадна бусад аав ээж ахын дүүс хамт олон юу гэдэг хайрлах шалтгаан мундахгүй шүү дээ. Ингэж хайрласнараа одоо магадгүй та засварч нь ороод ирэхэд нэг халуун дулаан уур амьсгалтай тий уучлаарай би энийг ангичлаа энийг засаад янзаад үг. Гээ ингээ хийлүүл нэг айтаах. Тэгэхээр тэр засварчин сайхан засаад янзаад ядаж засаад гараад явсан дуусны дараа нь баярлаа гэдэг энэ уран бол айгүй чухал байхгүй. Оршин суугчдаа сайхан сэтгэл сонсцсон засварчин бол асал хэсэгтэй нэмэх цэнэгтэй шүү. Доо сайхан тий. Хүн нэгнийг хайрлаад нэг баярлаа гэдэг үгтэй хүнийг нэг урам өгчдөг байгаасаа л гэж би хүсэж байна. Одоо хоёлаа бол яг яалч аргагүй ингээ хамгийн ихэнд хүмүүсийн энгийн ингээд өдөр тутамдаа хэрэглэгдэг хэрнээ бас тэр энгийн зүйлсийн ард нь маш олон нарийн олон процессууд байдаг. Олонгоос гадна бид бүхэн өөртөө ингээд дунд нь ордог юм цогц ойлголтууд их байна гэдэг чинь шүү дээ. Энэ салбарт өөрөө залуудаа ороод ингээд яг явдаг гэдгсэн ч дээ. Залуу одоо ингээд хүннэ гэдгэнгүүт залуу хүн одоо яг энэ салбарт гарч ирдэг тэдгээр сорилтууд нь одоо таны хувьд яг бас юу байдгүй тэдгээрийг одоо яг яаж даван туул одоо яг яаж даван туулж байна? Энэ хувийн орон сууцны конторуудыг удирдах байгаа захирлууд маань байна. Зөндөө хүмүүс байгаа эгч нар маань. Тэр дунд хамгийн залуу нь би удирдлагын хэмжээнд гэх юм бол хувийн орон сууцны конторуудын удирдлагын хэмжээнд залуу. Энэ салбартаа 40 жил ажилласан амьдралаа бүх юмаа зорцуулж 30-40 жил ажиллаж байгаа хүмүүс зөндөө байна. Тэд нэр тухайн цаг үе болгоныхаа асуудалтай юмнуудыг даван туулаад гараад ирсэн байхгүй. Өнөөдрийн энэ хэмжээнд аваад ирсэн тий. Тэгэхээр одоо залуу хүн би энэний түүч нь байх хэрэгтэй. Энийг залгамж халаан би байх хэрэгтэй. Энэ салбарт ингэж ажиллаад одоо амьдралаа залгуулж бол энэ салбарт би бас тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Хувь нэмэр нь мэдээж зөв тий. Ахисан төвшөнд л би аваач ийм зорилготой ажиллаж хамт олноороо.
За яг энэ салбарт нөгөө би компьютерийн инженер, системийн инженер мэргэжилтэн учраас анхын салбарт орж ирэхэд бол системээ бүрэн дүрэн ойлгохгүй байх. Систем гэдэг нь одоо үндсэн бутам систем ярьж байгаа шүү дээ. Ойлгохгүй байх. Үүнээсээс болоод алддаг юмнууд гарч ирнэ. Тэгээ гарч ирлээ гэдэг нөгөө нэг одоо шантраад байхгүй. Аль болох чадлынхаа хэмжээнд хамт олноор ингэж судална, суралцсан юмнууд бий л дээ. Тэгжиж өнөөдрийн юм хэмжээнд одоо хамт олноор л ингэ сайхан салбарт ажиллаж байна. Одоо та бүхэн ковид гарлаа гэхэд засгийн газраас 11 салбарын хүмүүс заавал ажилланаа. Бус нь гэрийн хорионд ороод нийгмийн харилцаанд орж чадахгүй юм бохимдолтой байгаа нөхцөл. 11 салбарын нэг нь манай Орос улсны конторын байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр энэ хүмүүс чинь ажиллаж иж нөгөө та тийм маань анхдагч хэрэгцээг хангаж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг би бол аюу буянтай юм гоё салбар гэж би бод. Ямар нэг өвчин зовлон болоод ингээд хүмүүс хоригдож байхад бид нар тэнд ажиллаж шүү дээ. Тийм ээ. Эмнэлгийнхэн ажиллаж гин, онцгой байдлын ажиллаж гин, бус дулаан дамжуулах төвний станцууд маань ажиллаж гин, өсний үйлдвэрлэлийн ажиллаж гин. Тэ энэний бид нэр зэрэгцээд энэ салбарт энэ хүний чухал хэрэгцээ юм аа гэд энэ салбарт нь ороод ингээд ажиллаж гинэ гэд бас нэр төртэй хэрэг шүү. Тийм ээ. Эндээ бол би их өдөр ер нь их бахархангүй байдаг шүү. Гэтэл одоо энэ салбарт ажиллаж байгаа залуучууд маань одоо ингээд тань шиг те би ийм мэрэгчлээ гэд нийтийн өмнө бас төдийлөн хэлж чадж байгаа юу? Итгэл дүүрэн те. Би сан техникийн сурчин би энд ингэж ажилладаг гэдэг. 100% итгэл дүүрэн хэлж чадж байгаа юу гэвэл бас өөр юм гарч ирнэ те. Гэтэл та бүхэн одоо имж, одоо хуульч гэдэг юм уу, маркетинг менежер, багш гэдэг мэрэгчлэр бахархалтай хэлж чадна. Тэгэхээр нөгөө нэг энэ салбарт ажиллаж байгаа нөгөө л миний нөгөө яриад идэг нөгөө сайхан сэтгэл хамт олныг бусдад тий бусад салбарынханд ойлгуулах. Энэ юм чинь маш чухал шүү. Энэ болсон хүчин, энэ салбар чинь хүний анхдагч хэрэгцээ, таны хэрэгцээг хангаад байгаа хүмүүс шүү тий. Таны одоо каранта ингээ сайхан усууж ин тий хоёулаа сайхан цай чанаад ууж ин. Эний чинь аюулгүй хүргэж байгаа юм чинь аюул чухал болж таарад шүү. Энд жоохон усан муу жоохон байгаад байвал таны бие физиологч хэцүүдэл ирнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр бахарх юмын салбарт зөндөө бий. Хийх ажилч зөндөө бий. Энэ бол одоо юу гэх юм гэрэл гээтэй цаашдын хийх ажил гэдэг юм уу салбарын юм ингээ хараад бол их гэрэл гээтэй. Гоё салбар. Би энд нөгөө орсондоо ер нь их баярлдаг. Энэ тэгээд нөгөө бусдаа уйлддаг салбар багхгүй. Инженерийн зохион байгуулалт. Энд чинь дулааны энерги явж байна, цэвэр ус гэдэг. Ингээд ярих юм бол энэ аюул олон юмтай холбогддог салбар. Гоё. Энийг ингээд богино хугацаанд ингээд хүнд ойлгуулъя гэхэд бас яг миний одоо чадвар хүрхгүй гэж магадгүй юм шиг байна тийм. Одоо яг ингээд энэ барилгын салбар тэгээ дээрэс нь усны ингээд чиглэлийн салбар руу ингээд орхоос өмнө та өөрөө яг ямар мэрэгчлүүд юу хийж үзэж явж байв те. Одоо яг Cat Talk подкастын бас утга учир нь өөрөө өнөөдөр те яг энэ салбарын хүрээнд юу болдгоо салбар нь өөрөө яг таны амьдралыг илэрхийлж байгаа амьдралын нэгэн хэсэг учраас те нөө манай үзэгчдүүдийг надад бол маш одоо шин ойлголтуудыг өгч байгаа байхгүй. Тийм ч тулд одоо хоёул илүү нарийн орж ингээ мэдлээ шүү дээ. Тэнгүү таны одоо яг туулж өнгөрөөсөн замналууд яг юу байв? Намайг бага байхад нөгөө нийгэм хэцүү байсан үе нь баггүй. Лангам дээр нөгөө давс маус байдаг үл хүн амт яриад байдаг шүү дээ тийм үе. Гэлээ гэхдээ манай гэр бүл бидний тийм хэцүү бас байлгаж байгаа юм шиг надад санагддгийн. Би бас бүр тийм амар хэцүү дууснаа бас сайн мэдэрдэг байхгүй. Тэгээ би ч нөгөө өвөө эмигийн хүүхэд өвөө эмээ дээр өссөн. Тэгээ манай өвөө эмээ юу заадаг байсан бэ гэхээр энийг хайрлж сур. Тэгээд чаддаг юм аа хүнд хийж тусалж сураал гэдэг. Ийм л юм зааж сургасан. Баггүй. Энд айгу найз айгу чухал. Манай 10 жилийн найз залуу маань ингээ хоёулаа адилхан юм сонирхсон. Тухайд одоо сонин бүгдийн сонин гэдэг юм байсан. Энд бид нэр ингээд ийм тодорхой хэмжээний сонингийн булан гэж ярьдаг те хэсэгт ингээ мэдээгээ нийтэлдэг. Ийм нас миний ажлын гараа ажил хийж сурах те бусдад хамтарч ажиллах. Энийг би бол эндээс сурсан баггүй. Тэгэд би одоо тухайд одоо бүгдийн сонинд ажиллаал ингээл хамгийн бага түвш одоо сонин зөөдөөс ихсүүлээл ингээл сэтгүүл сурвалжлагч болтлоо ингээл гоё ажиллаж үзсэн. Би одоо хүнсний салбарт ажиллаж үзсэн, мал аж, уулуурхай, газар тариалан гэл ингээл өстой сонин гэдэг нөгөө хувь тохиолоор замналаарч гэдэг юм ингээл ажиллаад байдаг. Энэ болгондоос би аюу гоё юм сурсан байхгүй. Тэр газар очих болгон аюу гоё хамт олон. Тэгээ би нөгөө 8 дугаар ангиас бага залуу учраас нөгөө дээврүүн те нэг жоох юм сурчаал тэрийг би мэддэг л одороод байдаг. Гэтэл тэр хүмүүс намайг ингээд гололгүйгээр мэдхгүй ч гэсэн ингээд өнгөлөөд энэ нөхрийг өнгөлөөд ингээд ажиллаулаад юм зааж сургая гэдэг. Ингэж ажиллуулж өгсөн хүмүүс надад зүгээр зөндөө байхгүй. Энэ намайг ингээд багаас ингээд сургасан хүмүүс би өстой одоо л хязгааргүй баярлалтай.
Энэ бол гоё. Намааг өсгөж хүмүүжүүлсэн ээж, ах дүүс, эмээ, өвөө энэ болгон маань намааг амар гоё ингэж зөв чиглүүлсэн гэж би хардаг. Чи ганцаараа хаач хол явахгүй. Хамт олон гэдэг маш чухал. Хамт олонтой боллоо гэхэд ганцын хөдөлмөр биш шүү те. Энд бүх хүний хичээл зүтгэл ордог. Энд бие бинийгээ хайрлаж сур, хүмүүсээ чиглүүлж сур, заримтай нь уусаж сур. Энэ болгоныг зааж өгч байгаа. Гэтэ ингээд одоо нэг их сургуулийн багш шиг лекц уншиж байгаа юм шиг ингүүлт ингээд ийм хариулттай биш те. Чи ингээд бага цагаар ингээд өөрт нь ойлгуулна, алдаа гаргуул зөндөөл алдчих. Алдаан дээр маань гоё ингээд мухарлаад хүн загнаад ингээд хэцүүдүүлээд таах биш те. Үгүй энэ алдааг чи ингэсэн байна. Одоо ингээд айгүй арга ивэр чиглүүлж исэн байдгийн. Тэгээд энэ их гоё. Миний хайр халамж, нэг ойлголцох, нэг хүндлэх гэдэг бол энэ байхгүй болчвол та төсөөлдөө. Энэ хүний харилцаа нийгэм юу болж хувирах вэ те? Хүнийгээ хайрлахгүй, хүндлэхгүй бол энэ мэдрэмж байхгүй бол өөр бусад бүх юм байхгүй болох хаа. Тэ энэ бүх юм байхгүй бол бид юу вэ? Тэ одоо нөгөө нэг робот шиг л одоо хөгжиж байгаа энэ AI технологи робот шиг л юм болж хувирах баг. Гэтэл яг хүний хүчин нийцүүл бол энэ л байх баг. Тэгээ би аягүй зөрүүд нөхрөө. Тэгэл нөгөө 8 дугаар ангид ажил хийж сураал ингээл өнөөдрийн хүртэл тасралтгүй ажил хийж явсан байна. Сурсан байна. Тэгэл нөгөө 10 дугаар айгүй өөрийгөө мундаг болцсон гэж бодвол 10 дугаар ангид гэрээсээ дөрвөг одоо гэрээсээ зугатаал нөгөө бие дааж амьдрнаа гэлт дээрээ тавьчихсан тий. Айгүй өөрийгөө болцсон гэж бодлоо. Тэгэд нөгөө байнга юм чин ийм өсөлттэй биш шүү дээ. Өстө гоё юм болно. Ихтэй би тэгэл нөгөө янзан бүрийн орчинд амьдарч үтсэн байхгүй. Өнгөлийн өвдөнд гадаа одоо тараншаа юу гэдэг юм бэ? Тэгэл нэг юм хүний янзан бүрийн орчин тий. Ингээл өвлөө байхад нэг юм зуных нь амбард нь хондог, айлын дулаацсан бол айлын хашааны банз сугалдагч гэдэг юм уу тий. Тэгэл нөгөө нүүрс өнөртүүлэхгүй тулд яах вэ, ийх үү гэл ингээл ажиллаа. Ингээл гахамал хайруулдаг ч юм уу гэл ингээл янзан бүрийн ажил хийж сурч. Эндгээр би яаж юу боддог вэ гэхэлэр би зүгээр нөгөө нэг амьдрал ийм юм байна тий. Энд хүн штэ, хүн хүнийгээ ойлгож, хүн хүнийг хайрлах л чухал юм аа. Тэрнээс бусдаар бол өнөөдөр би энд сууж иж болно тий. Ингээ сайхан та хоёр ярилцаа сууж иж болно. Энэ цаг хугацаанд л хүн хүнийг хайрлаж үнэлэх чухал юм аа гэдэг юм л надад айгүй ойрмогхон тусч ирсэн гэх юм уу? Айгүй гоё юм янгалаад байна уу? Итгэв янгалаад байна уу? Ийм дүгнэлтэнд би бас айгүй дуртай. За ингээд манай ярилцлагын маань хугацаа ингээд айгүй богинохон ч гэсэндээ хоёул айгүй гоё салбарын хэмжээнд ч гэсэндээ таны хувь хүний дотоод одоо тэр философи нь яг юу гэдгийг үнэт зүйл нь ч гэсэндээ те яг юу туулж өнөөдөр энэ салбарт юм хийж бүтээж байгаа хүн гэдгийг хоёулаа ингээд ингэж явсаар хагаад айгүй гоё ойлголттой авлаа гэж би бас бодож байна. Тэгээд бид бүхний зүгээс хамгийн сүүлд нэг бяцхан талархлын бэлэг байдаг. За баярлалаа ямар гоё. Та ер нь арьсандаа хэр их анхаарал хандуулдаг хүн бий? Одоо ч нөгөө нэг ихнэр л хандуулж ин да надад. Таныг тийм байна. Илгүй яхаа ихнэр тийм үүрэгтэй байгаа. Ааха. Ихнэр өхөө хоёр маань л одоо миний гуасаа анхаарал хандуулж. За тэгэхээр ч бас анхаарал хандуулдаг л гэсэн үг байна те. За та бас ихнэртэй гоё харуулаарай заяа. Тэгээд бас өөрөө ихнэртэйгээ хүүхдтэйгээ сэргэлээ үзээрэй. Энэ болохоор So Beauty Biotech гэдэг энэ дугаарыг маань ивент итгэж. Тэгээд яг энэ жил анх удаа яг Монголд аль бие ёсоор оруулж ирж байгаа Солонгос брэнд байгаа байхгүй юу? Солонгост яг хэрэглэгчдийн сэтгэл ханамж айгүй өндөр. Тухайн судалгаануудыг явуулж хагаад хамгийн одоо байгалийн орц найрлагатай тэдгээр бүтээгдэхүүнүүдийг яг судалж байгаа 700 гаруй брэндээс 20-ыг нь яг одоогийн байдлаар ингээ оруулаад ирсэн. Аль бие ёсны эрхүүдийг аваад оруулаад ирсэн байгаа юм билээ. За тэгээд эхнийх нь бүтээгдэхүүн нь болохоор ийм маск байгаа юм. Одоо эртний суур амьсгалтаагаас ихсүүл бидний арьс маш их одоо өрөвсдөг шүү дээ. Тэрэн дээр айгуу тустай одоо ийм юутай. Нөгөө чийгшүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Нилээн сайн чийгшүүлнэ. За тэгээд одоо хорт бодисуудыг ингээ гадагшуулах гадна айгуу гоё олон үйлчлэгүүд байгаа. Тэгээд эндээс гоё юуг нь хараарай. Тайлбар хараарай. За нөгөөх нь болохоор ийм peptide drop гэдэг. Энэ хоёр хоёулаа яг тийм салооны юм шиг тийм гоё үйлчлэгээнүүдийг өгдөг. Тийм бүтээгдэхүүнүүд байгаа юм аа. Тэгээд дөнгөж яг аль биесээр орж ирж байгаа учраас одоо баг дээж гэж явах нь дээ. Ямар гоё. Тийм байна. За тэгээд хэрэглээд гоё сэтгэлээ хэлээрээ. За юм байна. За тэгээд яг хуу дараагийн бас нэг зүгээр бүтээгдэхүүн танилцуулахад энэ болохоор хоёлаа сая болвол цаг гарангийн хугацаанд эрүүл одоо цэвэр агаараар одоо амьсгалж суулаа. За тэр үеингүүд манаас энэ дугаар ивент итгэгчээр Эйри гээд Монгол залуучуудыг энийг үйлдвэрлэсэн
ийм нөгөө агаар цэвэршүүлэгч байхгүй юу. За дээр нь болохоор 3 дахь загварна гэж явдаг. Одоо монголчууд залуучуудаас ялангуяа одоо нөгөө цаг хугацаа явах тусам Монголынхаа өв соёлоо хадгалах ийм одоо хүсэл эрмэлзэлтэй болсон яг түүгээр одоо тэрнийг илэрхийлээд Монгол одоо авдарны урталтай байдаг бас нөгөө үлзийхээ угалзаа ингээ авчирсан. Тэгээ ураа нь болохоор авдар дүүрэн цэвэр агаар гэдэг ураатай. Ямар гоё. Тэгээд ялангуяа одоо нөгөө яг энэ одоо өвлийн нутаатай цаг агаарт болвол яг дотоод орчны бохирдол ч гэсэн айгүй их байдаг. Тэгээд цонхоо онгоолгож чадахгүй бид нар маш их бөхчмөдгөөс хэсүүлээ те. Цонхоо онгоолгож утаа орж ирэнгүүт энэ маань ингээ соруулаад байж гин гэдэг шиг. Одоо яг энэ ямар ч дуу чимээг байгаа зтэй ингээ сонсохоор тэнгууд ийм шүнийн горимн дээр ингээ тавьчихдаг. Тэгээд ерөөсөө л нөгөө бидний дархлаа унж байгаа, стресс байгаа маш олон шалтгаанууд бас ингээ тодорхой хэмжээний агаарын бохирдлоос бас болд юм чинь. Ядаж нөгөө өөрөөсөндөө одоо ховдоо өөрөөсөө энэ шийдлүүдээ ядаж нэг агаар зэвшүүл тавьчих юм бол эрүүл мэндэд хэрэгтэй гэд. Энэ нөгөө доторх нөгөө шүүлтүрнэ гэж байдаг. Тэр нь болохоор яг Монгол хоньны ноос. Тэгээ байгальд яг 100% ингээ задардаг ийм материалтай гэдэг байхгүй юу. Тэгэхээр тэрүүгээрээ маш том давуу талтай. Тэгээ гадаадаас ер нь орж ирж байгаа энэ бүтээгдэхүүнүүд нь яадаг вэ гэхээр нөгөө фильтр нь олоход айгүй хэцүү байдаг гэдгээр жоохон сул тал болдог учраас яг энэ монголчуудынхаа хэрэглээнд ингээ тохирсон өнгө загвараас хэсүүлээ те эрүүл ахуйд айгүй хэрэгтэй ийм бүтээгдэхүүнүүдийг монгол залуучууд өөрсдөө үйлдвэрлэж байгаа. Энэ нөгөө нэг авдар дүүрэн агаар цэвэр агаар гэдэг чинь гоё юм биш. Нөгөө нэг тийм айгүй гоё тий. Авдарнд чинь нөгөө нэг нарийн нандин юм байдаг шүү дээ. Тийм тий. Яг нөгөө нарийн нандин юм гоё агаар тий ингээд уйлдуулаад ингэж байгаа нь айгүй гоё юм бэ. Тийм. Тэгээ энэ болохоор тийм утгачтай. Энэ болохоор яг нөгөө яг компани оруулж ирж байгаа газрууд нь болохоор нэлээд ер нь бол яг өөртөө мэрэгжлийн судлаачид байдаг. Яг тийм учраас бидэд одоо ингээ яг хамтарч ажиллаад яг энэ дээр ингээ оруулж ирж байгаа гэх юм уу? Маш одоо хоёр бахархалтай брэндүүд байгаа гэх юм уу? Тэгээ хүний нөгөө арьс ч өөрөө бас маш их эмзэг тийм байдаг. Учираас бас их яадаг. Тэгээд энэ нөгөө Солонгосын Дээгүү хааны их сургууль гэдэг тэгээд Монголын анагаах ухааны их сургуулийн нийлсэн стартап компаниас оруулж ирж байгаа аль бие усны брендийн бүтээгдэхүүнүүд учраас нөгөө мэрэгжлийн хүмүүс чинь мэрэгжлийн юмнуудаа шалгаж хагаад одоо тэ инженерүүд яаж одоо урьдчилан сэргийлж оруулдагтай адилхан яг энэ аль нь одоо яг мэрэгжлийн хүмүүс өөрсдийн чиглэлээрээ айгуу гоё ингээд судлаад явуулж байгаа гэдгээрээ их одоо бахархуу штэ би одоо танилцуулаад байгаа байхгүй юу. Тийм байгаа. Тэгээд сайхан их нартайгаа охинтойгоо та өөрөө бас гоё туршиж үзээд гоё сэтгэлээ илэрээ. Тэгээд нэг юм би одоо яг энэ салбараа төлөөлөөд ингээд сууж байгаа залуучуудаа хэрэглэгчтэй ойлгуулах гэдэг тийм. Манай салбарт надаас гадна зөндөө ур чадвартай мэрэгжлийн хамт олон зөндөө бий. Тэдний нэг нь л одоо би энэ дээрээ ингээд сууж одоо та бүхэнд юм ойлгуулах гал. Тийм ээ. Энэ салбарт хэцүү нь юу вэ? Сайхан нь юу вэ? Гэрэлгээ нь юу вэ? Тэ хэрэглэгчд маань энэ яагаад ингээд та бүхэнд энэ уялдаад байгаа юм бэ гэдэг ойлгуулах гэж хичээлээ. Тэгээд эцэст нь хэлэхэд бол одоо тавтай амьдруулах гад л хичээгээд зүтгээд байгаа ийм салбарын хамт олон нэг нь би юм байгаа шүү. Тэгээд баярлалаа. Ингээд хүмүүст ойлгуулах гэж сайхан яриа өрнөсөнд баярлалаа. Надад бас одоо яг Cat Talk подкаст нь ч гэсэндээ яг ийм зочдыгоо бас яг ийм тодорхой салбарын тэгээд яг гоё туусан түүхүүд хүн болгон л нөгөө өөрсдийнхээ амьдралаар ингээм амьдарч байгаа гэдэг шиг яг тэр амьдрал дунд нь түүх өөрөө хүн болгонтой дахин давтагшгүй тэрдгээр түүхүүдийг даван туулж яадаг шүү дээ. Хүн болгон л одоо хин нэгэнд хэрэгтэй нэг мэрэгжлийг эзэмшээд ингээ явж ангууд надад гоё одоо энэ подкастын зочтой хүртэл ингэж гоё алаглуулах надаас их сонирхолтой санагдаж байна. Тэгээд тэр ч утгаараа ингээд манай үзэгчд маань ч гэсэндээ те одоо яг тэр утгаар айгүй гоё ингээ өнгө солонго ингээд нэг өнгийг бол оруулж ирж байгаа болов уу гэж би бас бодож байна. Тэгээд яг энэ өнгө нь болж одоо өнөөдөр орж ирсэн танд бас маш их баярлалаа. Тэгээ өөрийнх нь өдийг хүртэл одоо зүтгээд бидний амьдрал ах үед одоо хэрэгтэй нэгэн зүйлүүдийг өдөр тутмаа ингээд хангаж өгж байгаа та бүхэнд өдөр бодлогонд одоо хичээж байгаад хөгжүүлж байгаадаас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За. Чин сэтгэлээсээ маш их баярлалаа танд. За маш их баярлалаа. За баярлалаа. Бидний ус, бидний ирээдүй. Зориг дутагдах мөчөд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шинэ түүх сонсцгоё.